явцгаая. Дэлхийн хөрс ургамал ус хойд өмнөд туйл хоол хүнсний гинжин хэлхэм уур амьсгал эдгээр зүйл бүгд маш их сүйдсэн. Хүн төрлөختний оршин тогтнолд бэрхшээл тулгараад байна. Одоо хүн төрлөختний туулж байгаа зүйл энэ. Энэ нь бидэнд тулгарх том сүрэл юм. Том сүрлээ? Энэ нь Библийн зөвгөнлүүдэд байдаг. Учир нь дэлхийн ертөнцийн эхлэлээс өнөө хүртэл хизээж тохиолдож байгаагүй, мөн хизээж тохиолдохгүй. Агуу гай гамшиг болно. Амен. Дэлхийн ургамалд учирсан хохирлын талаар ярив. Хүн төрлөختөн хэтих мод огтолсноос дэлхийн ойн 3/1 нь аль хэдийн үгүй болсон. 3/1? Энэ 3/1 нь хэр том билээ? Хэр том бэ? Энэ нь Америкийн газар нутгийг хоёр нугалсан шиг том. Тэгвэл хэдэн модыг огтолсон байж таарах вэ? Хүмүүс үнэхээр асар их Хүмүүс нүгэлүүлж. шуналтай үр дагаврын тоодгүй. Их хэмжээний ой мод огтлогдсон. Мод огтлох нь модны тоог бууруулдаг. Ой модны эзлэх талбай багасж цаг агаар улам хуурайшсан. Цаг агаар хуурайшихад хээрийн түүмэр гардаг. Хээрийн түүмэр улам эрчтэй асч ойн талбайг багасгадаг. Олон удаагийн хээрийн түүмэр ой модыг багасгадаг. Ой мод багасах үед хээрийн түүмэр улам ихсдэг. Энэ нь ёрын тойрог болно тийм үү? Үнэхээр найдлагагүй. Бурхан минь. Тийм төгсгөл биш. Харин тийм. Өмнөд Америкт дэлхийн хамгийн том халуун орны ширэнгэн ой байдаг. Юу гэдгийг мэдэх үү? Үгүй. Амазоны ширэнгэн ой биш үү? Амазоны ширэнгэн. Тийм ээ зөв. 2004 онд тэнд 200 мянга гаруй хээрийн төмөр гарсан гэсэн. 200 мянга гаруй юу? Тийм олон. Нэг жилд. Ганцхан жилд. Энэ аимшигтэй. Тэнд хүмүүс яаж амьдарч чадах юм бэ? Амазоны ширэнгэн ойг дэлхийн уушиг гэдэг. Дэлхийн уушгаа юу гэсэн үг вэ? Энэ нь дэлхийд агаараар амьсгалж агаарыг шүүж ариусгахад тусалдаг гэсэн үг. Энэ нь хүн төрлөختнийг хүчил төрөгчөөр хангаад зогсохгүй. Бас хүмүүсийн амьсгалсан нүрс төрөгчийн давхар эсвэл машин агааржуулагч янз бүрийн химийн үйлдвэр гэх мэт орчин үеийн үйлдвэрлэлээс гарсан хаягдал хийх шингээж дэлхийн дулаарлын хурдыг бууруулдаг. Амазоны ширэнгэн ой хүн төрлөختөнд маш чухал. Ийм том чиг үүрэгтэй байх нэ? Харамсалтай нь байнга мод огтолсноос болоод бас хээрийн төмөрт өртөөд Амазоны ширэнгэн ой улам багассаар байгаа. Эрдэмтдийн тооцоолсноор одоогийн хорогдлын төвшнөөс харахад ирээдүйд Амазон бүр мөсөн алга болж болцсошгүй. Бүр мөсөн алга болно. Бүр мөсөн. Энд ноцтой шүү. Амазоны ширэнгэн ойн шуурга агаарын урсгалын нөлөөг тодорхой хэмжээнд бууруулж чаддаг. Тентхийн өдгөн шигүү ургамал нь хурд тундасны нөлөөг багасгаж салхины хурдыг бууруулж шуурганы хүн төрлөختөнд учруулдаг хохирлыг багасгадаг. Харж байна уу? Амазоны ширэнгэн ойл гэхэд бидэнд ийм их нөлөө үзүүлдэг. Тиймээс дэлхийд даяар өчнөн олон ой мод огтлогдож хээрийн төмөрч чадсны хүн төрлөختөнд үзүүлэх нөлөө бүрч их гэдгийг төсөөлж болно. Нэрээ тийм шүү. Тиймээс цаг агаар улам хэвийн бус болж агаарын чанарт орцсон. Энэ бүх үзэгдэл хүний түүхэнд урд өмнө тохиолдож байгаагүй. Энэ нь эргэлт буцалтгүй. Энэ том сүрэл биш гэж үү?
Эд бол том сүрэл. Улам халуун болоод байгаад гайхах юм алга. Нэрээ тийм шүү. Цаг агаар халуун болсоор жилэрх тусам улам халуун болж байна. Сүүлийн 2 жилд халуун төдийгүй хүйтэн байлаа. Өмнөх жилүүдийн мөн үеийнхээс илүү хүйтэн байгаа. Тийм ээ. Цаг агаар одоо маш хачин байна. Нэг бол амар халуун, нэг бол тэсгэм хүйтэн. Энэ бол хүн уушгины хор тавдар тусч байгаатай холбоотой юу? Мэдээж холбоотой. Мод багассан. Бэлчээрийн тал газарч бас их үлдээгүй. Тийм ээ. Үр дагавар нь юу байх вэ? Бидний амьдралд нөлөөлөхгүй тийм үү? Тийм шүү. Малчтад нөлөөлж магадгүй. Эсвэл бэлчээрийн тал газарт амьдардаг хүмүүс үү? Тийм ээ. Үнэн дээр бэлчээрийн тал газрын үүрэг нь модны хос дутахгүй. Агаарыг цэвэр шүүлж, усыг хадгалж, салхийг хааж, элсийг тогтоож чадна. Маш олон чиг үүрэгтэй. Хүн төрлөختөнд тун чухал. Бодоод үзтээ. Бэлчээрийн тал газарт оройдох үед хөрс нэг газараа тогтхоо байлна бидтэй. Нэр тийм байна. Тэгээд хөрсний гулсалт, шаврын үер элсэн шуурга улам олон удаа тохиолддог биш үү? Тийм байна. Тэрийг дагаад ган гачиг болж цаг агарын эрс тэс үзэгдэл байнга болдог. Ган гачиг хэвийн бус цаг ууртай үед хүмүүсийн амьдрал хэцүү болдог. Тэгээд бүх амтан ургамалд юу тохиолддог гэж бодож байна. Амьд үлдэхэд хэцүү байна. Тийм шүү. Миний мэдхээр одоо чон бүр цөөрч байгаа. Хүмүүс чоныг алж цаг уур улам дордсоор л байна. Зөвхөн чонч биш. Өөр амьтад чи цөөрсөр байгаа биз дээ. Тийм Зөв шүү. Эдгээр зүйл бүгд эргэн тойронд маань тохиолдож байгаа. Бидний биечлэн мэдэрч харсан зүйл. 100 жилийн өмнө хээрийн төмөр, ган гачиг, шавар гулсалт хаяа тохиолддог. Сайн даал байгалийн гамшиг байсан. Гэхдээ бидний одоо харж байгаа гамшиг бол ердийн хэрэг биш. Юу гэсэн үг вэ? Эдгээр нь бүгд гамшиг биш гэж үү? Тийм ээ. Ялгаа нь юу юм бэ? Бодоод үз. Эдгээр гамшиг бүгд дэлхийг хамарч тасралтгүй үргэлжилж нэг нь дуусахад нөгөө нь эхэлж цар хүрээн улам нэмэгцээр байгаа. Нэг өдөр Азад хээрийн төмөр гарч маргааш нь Америкт хээрийн төмөр асаж байна гэдэг. Нэг өдөр Хойд Америкт маргааш нь Өмнөд Америкт тохиолддог. Нэг өдөр Австралид маргааш нь Канадад. Энэ галыг унтраахын тулд тэд бүр онгоц явуулсан. Хүмүүс энийг яаж чадахгүй. Галд бүх эд хөрөнгөн шатаж байхад хүмүүс зүгээр л харж гэр орноо орхин явхаас аргагүй хүрдэг. Гал гарах үедээ хэдэн сар үргэлжилдэг. Ийм гал төмрүүд улс домнон асаж байгаа. Ийм том суурил яаж байгалийн гамшиг байх юм бэ? Эдгээр суурил үргэлжилж дэлхийн бөмбөрцөг даяар тархдаг. Үр дагавраас нь харахад сэргээж засахын аргагүй байдаг. Одоогийн нөхцөл байдлыг харахад хүн төрлөختний хувьд энэ нь хосгүй гамшигт суурил юм. Гамшигт сүрэл. Зарим эрдэмтдийн хэлснээр мод бэлчээрийн тал бусад ургамалд учирсан одоогийн хохирлоор бол хүн төрлөختний хүрээлэн буу орчин хэдэн 10 жилийн дотор ээлтэн муудаж хүн төрлөختөн устдах эрсдэлтэй. Хэн устдаж үгүй болно? Хэн устдах эрсдэлтэй гэж? Юу вэ? Ярьсныг сонсоогүй юм. Та анхааралтай сонсоогүй юм байна. Хүн төрлөختөн бид хүн төрлөختөн устдаж үгүй болно. Тийм ээ, тийм. Өөрөөр хэлбэл эдгээр гамшиг тохиолдож үргэлжилж байгаа нь дэлхийг төгсгөл рүү түлхэнэ. Хүн төрлөختөн ч бас замынхаа төгсгөлд хүрнэ. Тэгвэл хэлдэ. Энэ том суурил биш гэж юу? Үнэхээр том сүрэл юм байна. Тэгэхэд би энийг байгалийн гамшиг гэж боддог байсан. Байгалийн гамшигын шин чанарынхаа хувьд том сүрлээс үнэхээр өөр. Бид яагаад энийг өмнө нь олж хараагүй болоо? Үнэхээр тийм юм байна. Одоо та нар энийг ойлгосон болохоор энэ том сүрэл нь ээлжлэл 8-7-гийн биелэлт мөн эсхийг бодоод үзье. Эхний тэнгэрэлч бүрээ үлээхэд цустай холилдсон мөндөр гал газар дэлхий рүү хаягдлаа. Газар дэлхийн 3-1 шатаж, моддын 3-1 шатаж,
Бүх ногоон өвс шатав. Энэ үнэн яг адилхан байна. Том сүрэл аль хэдийн ирсэн ч бид харанхуй хэвээр байж. Энийг мэдсэнгүй. Жил бүр өмнөхөөс халуун болж агаар улам дордож манай баруун хойд нутагт эл сэрхэг салхи улам ширүүсэд байсанд гайхах юм аа. Зарим газарт 6 дугаар сард цас орсон шүү дээ. Тийм ээ. Энэ хэвээр үргэлжилвэл энэ ган гачих төгсгөл үгүй юм шиг байна. Бид хизээ идэх хоолгүй болохыг бүү мэд. Бид юмс илүү дээр болно гэж найддаг байсан. Улам дордно гэж бодоогүй. Таны зөв. Энэ нь эргэл буцалтгүй. Үнэхээр том сүрэл юм аа. Бодоод үзтээ. Ургамалд учирсан хохирлол гэхэд бидний Дахиад л нөгөө хүүхэд үнэхээр завж байна та. ургамалд учирсан хохирлол гэхэд бидний оршин тогтнолд шууд нөлөөлсөн. Ирээдүйд хүн төрлөختний амьдрал уулмал хэцүү болно. Хойнч. Яаж дахиад өвчв? Дотгоч нь оруулчих. Хурдлаарай. Тэнд доош тавьчих. Тарай хийхээр өвдгөө болно миний охин. Хойнч хурдлаарай. Маа, Баярлалаа. Баярлалаа. өдөр бүр маш олон хүн хон ахаар эмчлүүлэх гэж энд ирдэг. Энэ тосгонд яхаараа ийм олон өвчтэй хүмүүс байдаг үлээ. Энэ тосгоны ойролцоо хайлуулах үйлдвэр байдаг. Хар туглагын хордлогоос болоод энэ тосгоны зарим хүний яс гажигтай болж Тийм ээ, яг зарим үнэн. эмэгтэйчүүд байнга үр зулбдаг. Энд хийх хөвгтүүд толгой их өвдөж байна гэд хичээлээ хийж чаддаггүй. Амар байт. Харин тийм. Хар туглагын хордлогоос болоод оюуны хомсдолтой унаж татдаг хүүхдүүд нэлээд олон бий. Саяхан унаж татдаг өвчтэй хүүхэд бараг өдөр бүр хон эмчэд ирж үзүүлдэг. Тэр хүүхэд их өрөвдөмөр. Тийм шүү. Үйлдвэрийн хажуугийн гол бохир муухай үнэртэй. Өмнө нь хүүхдүүд үргэлж тийшээ очиж тоглодог байсан. Харин одоо хинч тийшээ явж зүрхэлдэггүй. Үеийн усч бас бохирцсон гэж би сонссон. Тийм шүү. Таныг усны тухай ярьсан чинь би саналаа. Ус бол үнэхээр асуудалтай. Энэ хэдэн жилд аж үйлдвэрөөсөн нь хаягдал хий ялгаруулж, хортой химийн бодис элдв янзын хог хаягдал гаргаж агаар, далай, гол мөрнийг бохирдуулсан. Газрын гүний ус ч ялгаагүй. Далай тэнгис, гол мөрний ус улам бохир болж. Усны мандал дээр хаа сайгүй хог хаягдал хөвж, усан доор хүнд металлууд байдаг. Энэ бүх усны амьтад амьдрах гэж тэмцэж байна. Тэд хүн төрлөختнийг эсэргүүцсэн эрэг дээр гарч иж өөрсдийгөө хөнөөсөн. Одоо дэлхий дээрх бараг бүх гол бохирдсан. Хятад ихэнх нуур усан сангийн ус ихэд бохирдсан гэдэг. Хайрсандаа шууд хүрэгч болохгүй. Ихэнх усыг газар услахж хэрглэж болохгүй. Хэрвээ хүмүүс уувал юу болно гэж бодож байна. Үхэхгүй байлаач хүнд өвчин тосно. Маш олон хачуу өвчин байгаад гайхах юм аа. Энэ жил төрийн зөвлөлөөс нэг мэдэгдэл гаргаж 2030 он гэхэд Хятадын усны нөөц үндсэндээ дуусна гэсэн. Өөрөөр хэлбэл ашиглах усгүй болно. 2030 онд байтугай одоо ч байх ус бидэнд алга. Бидний уудаг зүйл ус мөн үү? Зүгээр л удаа үйлчилдэг хор биш үү? Гэхдээ бид өөр юу уух юм бэ? Бид яаж ч чадахгүй. Ээлжлэл 8-ын 10-аас 11-д ингэж байдаг. 3 дахь тэнгэр элч бүрээ үлээхэд тэнгэрээс дэнлүү мэт шатаж буй асар том од гол мөрний 3/1 болон усны ундрагууд дээр унлаа. Тус одны нэрийг шарилж гэдэг. Усны 3/1 нь шарилж болов. Ус гашуун болсон учраас олон хүн уснаас болж үхцгээлээ. Бодоод үзтээ. Энэ хэсэгт хэлсэн зүйл усны бохирдлын өнөөгийн байдалтай таарч байгаа биш үү? Тийм байна. Энэ хэсэг
Бэйлсэн үү? Юу гэж бодож байна? Усны 3-1 нь шарилж болов. Ус гашуун болсон учраас олон хүн уснаас болж үхцгэлээ. Бүгд биелсэн юм шиг байна. Тийм байна. Үнэхээр ноцтой юм аа. Хардаа. Энд дурдсан усны 3-1 нь шарилж болов уг гашуун болсон гэдэг нь угаасаа том сүрлийн эхлэл юм. Одоогийн нөхцөл байдлыг харахад усны бохирдлын төвшин энд дурдсан 3-1-ээс давчихсан биш үү? Хамаагүй л давсан. Тэгвэл том сүрэл ямар хэмжээнд явагдасныг та нар төсөөлж болно. Том суурил үнэхээр аль хэдийн эхэлчихсэн. Би илчиллийг байнга уншдагч бэлсний мдээгүй юм байна. Тийм зүйл тохиолдож байгаагч би мдээгүй. Тийм ээ. Бид яагаад мэдсэнгүү вэ? Том суурлийн цар хүрээнээс харахад дөнгөж эхлэегүй нь гарцаагүй. Аль хэдийн элчиллийн ном зөгнсөн хэмжээнээс холд авчихсан байна. Тийм шүү. Тэгвэл бодоод үз. Одооноос хүн төрлөختний суурил хүртэл хэрэг хугацаа үлдсэн бол. Их хугацаа үлдсэн байж чадах уу? Хүн төрлөختөн том өргөн хүрээнд үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн цагаас ус ийм хэмжээнд бохирдох хүртэл хэдэн жил өнгөрсөн бэ? 40-50 жил үү? 50-60 жил үү? Хардаа. 50-60 жилийн дотор дэлхий дээрх бүх ус бохирдож хүмүүс уух усгүй болж 50-60 жилийн бохирдол газар дэлхийг хүнд байдалд оруулсан. Тэгвэл бодоод үз. Газар дэлхий дахиад 50-60 жил тэсч чадах уу? Манай үеийнхэн маш өрөвдөлтэй. Шин нийгэм төрж сайхан амьдардаг бид нилээд өрөөгчөө гэж боддог байлаа. Гэтэл үнэндээ бид ганц болго цэвэр усчгүй хачин өвчин тусч байна. Тэр хүн шүү. Ганцхан та нар үүнийг туулж байгаа юм биш ээ. Дэлхийн бүх ус бохирдсан. Бусад газрын хүмүүс ч дээрдэхгүй. Хүмүүс бид далайн бүх амьтадтай адилхан зүйлийг туулж байгаа. Тэд усанд амьдарч чадахгүй байна. Бид усанд амьдардаггүй ч бас л зовж байгаа биш үү? Тийм шүү. Чи энэ тосгонд амьдарч энд цэвэр усгүй хачин өвчин тусдаг гэж бодож байгаач. Бусад газрын олон хүн хачин өвчин тусаж байгаа. Та нар хорт хавдрын тосгон цусны хорт хавдартай тосготын талаар сонсоогүй юу? Бүр хорт хавдрын тосхон байдаг юм. Дэлхийн бүх ус бохирдож агаарч бас бохирдсан. Хүмүүс энийг усны бохирдлын аюулын зааг гэдэг. Аюулын зааг? Өөрөөр хэлбэл ямар ч найдваргүй. Нөхцөл байдал улмал доордох байх. Дээрдэх боломжгүй. Ирээдүйд хүмүүс янз бүрийн өвчний тарчлааныг л туулна. Эмчилгээ огт байхгүй. Өдөр хоногийг өвдөж өнгөрүүлэн өгтлээ тарчлах болно. Энэ бол хүн төрлөختөнд тулгарх ирээдүй. Одоо хүмүүсийн өвчнийг эмчилснээр та өвдөлтийн баг зэрэг намдаахаас асуудлыг үнцээрэн шийдэж явж чадахгүй. Тэр ч үнэхээр тийм шүү. Би ч бас мэднэ. Хинч тэднийг аварч чадахгүй. Битгий санаа зов. Бусад хүмүүсийг аврах талаар малт. Хурдхан өөрсдийг авар. Тэр үнэ. Бид өөрсдөө ч амьд үлдэж чадахгүй. Энэ гарцаагүй том сүрэл юм. Энэ нь эзний эргэн эрэхтэй ямар холбоотой билээ? Тийм. Ямар холбоо байгаа юм бэ? Йохан 16-гийн 12-оос 13-д эзэн Есүс хэлэхдээ та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үед та нарыг бүх үнэн рүү удирдана. Энэ бол суурлийн үеэр Бурхны хийж байгаа ажил. Бүх суурил дуусах үед Бурхан бүлэг ялагчдыг бий болгосон байх болно.
Тэгээд тэд Тэнгэрийн хаанчлалд оргогдно. Энэ нь илчиллийн номын энэ үгийг биелүүлдэг. Эдгээр нь асар их зовлонгоос гарч ирсэн хүмүүс бөгөөд тэд хурганы цусаар дээлээ угааж цагаан болгосон юм. Газар хөдлөж бэгэрэ. Хурдах гүгэрэ. Хүй, хурдах гүгэрэ. Эцэг минь намайг дагуулж. Төвсөж бурхан минь биднийг хамгаалж амьсгийн үеэр хавдуулдээ гэж. Амен. Бурхан бидний оршин тогтмол таны гадаа биднийг хамгаалж зааж. Хятадын хөдөлгөөний сүлжээний төвийн мэдээлснээр Бээжингийн цагаар 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2 цаг 28 минутанд Сичуан мужийн Винчуан 8 модны төдий хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт нь уртагийн хүчнийг өргөргийн 103.4 градуст байжээ. Чичирхийлэл мэдрэгдээгүй жилийн хар мөрөн Шинжааныг тооцвол бусад бүх муж хотод чичирхийлэл мэдрэгдэжээ. Газар хөдлөлтийн улмаас 69227 хүн нас барж 17923 хүн сургаггүй болж 374643 хүн бэртэж хэмтэж 19 сая 9